Муур бааж. Ямар инээдтэй юм бэ ой. Ой. Бааж. Бааж хаяа явдаг. Манай нөхөр амар джентльмен шиг явж хаад би зүгээрээ. Гэтий. Би юм хийж чим уулан илчинж харж байгаа юм шиг. Помидор гэсэн чинь илчинж их байна. Коп хүмүүсийн төсөлтөр анх удаа орчин би хатаганд ингээ хөрөнд юм гэж бид нар амар хөөрхөн маргааш сүртэй юм хийхгүй дээ. Ай. Ямар хөөрхөн юм бэ? I don't know. Estas son. Бит хоёр болцох чинь. Өнөөдөр бол маш үр бүтээл муутай өдөр санагдлаа. Би өнөөдөр өгнө. Зүгээр л ямар ч асуудалгүй би 3 4 бичлэг хийчдэг заяа шууд ингээд араас нараас ингээд шууд хийчдэг. Тэгсэн чинь өнөөдөр би бол үнэхээр хэцүү байлаа. Тэгээд толгой ингээд ажилгүй. Тэгээд жоохон хэцүү байлаа. Тэгсэн чинь оо хай. Hello. Hi guys. Маш өлөн болсон байна. Тэгээд одоо галтагаанд орж ирсэн чинь манай галтагаанд газ дууссан байна. Тэгээд газа хүлэнгээ би өнөөдөр нөө бэлтгэл хийх. Өнөөдөр бүр зөндөө бэлтгэл хийх хэрэгтэй байхгүй юу? Дууны бэлтгэл тэгээд тэр хүмүүсийг хүлээгээд суучих. Гадаа юм гоё байна. Дараагаа жоохон зэврүүн байна. Жоохон хүүтэн нэрхүү жоохон зэврүүн гинэ. Ийм байна даа. Нэг сайхан халуун кофе. Нэг сайхан халуун кофе ууя гэсэн чинь газ авах. Practice room руу орох гэсэн чинь яг одоо манай хажууд талын нэг байр авахгүй юу гэсэн чинь дотн баг Этиопи хүмүүс амьдардаг. Тэгээд хаалхан онгойлгодгүй бүр ёо. Тэгээд цайгаа уугаас ууж.
болсон. Тэгээд би одоо ганцаархнаа шинэ апат гэдэг дууг нэмж байгаа. Тэгээд 100 дуулна. Тэгээд би бидэд бүр нэлээд би тэгээд сүүл дахиад нэг цаг гарan ганцаархнаа бас нэмэлт 100-ны дуунуудаа бас оруулж бэлтээ. Тэгээд одоо юмудаа юм янзлаа. Тэгээд илүү гарыг манай гэр хажууд ойрхон болохоор баг 6-7 цаг болгоно битүү бол хоолоо ядарч юм үзэж юм. Капшид өөрөлгөө. Эдрэг юу н гацсан цаа. Гачан манай бэлтгэлийн өрөө байлаа. Утгагүй тэгээд өөр бүр юм студ болон тэгээд доошоор энэ болохоор яг ингээд хүн ирж амьдрахаас өмнө ингээд болгоцсон байгаа. Хүмүүс байхгүй хооронд энэ өрөө хшилж байгаа байхгүй. Сая бэлтгэлээ дуусчаа тэгээд гэртээ орж ирсэн чинь манай нөхөр гоё хоол идэх. Тэгээд би хоол бахан идчихээ. Тэгээд одоо амрагчийн тэгээд сая яагаад 3 хүн бэлтгэл хийгээдсэн бэ гэхлээр гуруула 100 хүртэл одоо ажиллахаар ингээд болсон. Тэгээд гуруула хоолоо салгаж явна. Ямар нэгэн одоо ингээд хөгжимчдгүйгээр 3 зүгээр дуучид явна. Тэгээд арай нэг өөр төрлийн юм ингээд үзүүлэх гээд байгаа юм байна лээ. Тэгээд ерөөдөө 100 хүртэл ингэж яваад 100-аасаа их болоод буцаад ингээд бид нэр би өөрөө өөр багт идэг. Тэгээд би өөрөө өөр баг руугаа орчин. Тэгээд угаасаа лайв мьюзик учраас ингээд бөмбөр, гитар, тэгээд төгөлдөр хур гээл бүх зүйлсүүд ингээд хөгжимчд миний арт байх хэвээр. Тэгээд 100-аас ахуулаад ер нь бүр ингээд 7 хүнтэй болчин. Тэгээд одоо өвлийн хуваартай болохоор заавал ингээд баг хүнтэй явдаг байхгүй. Яагаад тэгэхээр буудлууд их буудал байхгүй, тэгээд дээрс нь их хүн байхгүй, тэгээд их том одоо багийн шаардлага байдаггүй гэсэн үг. Тэгэхээр өвөл дандаа ер нь 2-3 хүн нэг одоо тоглолтод явдаг байхгүй юу. Тэгээд 100-аас болохоор 100 болохоор маш их хүнтэй. Тэгээд мэдээж том багны шаардлага их гардаг. Тэгээд дандаа том одоо олон хүнтэй багууд явдаг аа. Тэгээд тэр таад гайхсан бол асуултын хариулт нь юм шүү за. За тэгээд би одоо амарлаа. Тэгээд дараа чимшлэр оролцъё. Миний бичлэг дуустал нь үзэн та бүхэн баярлалаа. Баяртай.